Танаа Сөүл хот дахь NBC төв яг одоо Илсан хотод ирээд байна. За Илсан хотод ийм Намуу гэж Солонгостой хүүхэд гэр бүлийн төв гэж байдаг юм байна. За ингээ бүгдээрээ ор сонирхцгаая. Хэрэгтэй хүмүүс нь түгээгээрэй. За Намуу төвөө Солонгос хэл заадаг юм байна. Бас хэлээрээ уншиж бичгийг заадаг юм байна. Англи хэлээр бас ярьж сургадаг юм байна. Ийм сургалтад явдаг юм байна. За арцгай бүгдээрээ. За сайн байна уу? Сайн байна уу? Вау, яа. За бүгдээрээ багш нь үдсэн өсгүүдээ асууя. За ямар өсөг вэ гэдээ асуувал таагээд гараа өргөд хариулаарай мэдээ багш та. За энэ ямар өсөг вэ? За юу? Энэ. Яа гэдэг. За ингээд бид нэр энэ үдсэн өсгүүдээ баталгаад хэр сайн ойлгосон байна уу гэдгийг бүгдээрээ багш нь шалгая явуулна. Та бүгдээр хамт уншия. За хамт уншия. За уншаа. За шахараа. За уншаа. Муухай. Бичдэг. Бичээч. Бодор. Шиг. Сайхан. Оо ямар мундаг биш тийм ээ. За сайхан. Бичиж. Бичиж. Чадахгүй. За үеэр уншаад байгаа шүү дээ. Чадахгүй. Байв. За манай сургалт маань цагаан толгой анги болон архисан төвшнийгээд хоёр анги явж байгаа. Одоо цагаан толгой ангиас хэрхэн яаж уншиж байгааг уншиж харуулъя. За эндээс хэн унших вэ гэж цагаан толгой ангийнх нь хэн уншмаар байна? За танхил уншия. За танхил уншия. За уншаа. Хин ч авахгүй ч тийм ээ. За. Муухай зүйтэй. Бичдэг. Үзэг. За. Суудаг. За. Ястаа мундаг шүү. За. Бичээч. Цоодын цагаач гүү цолмон цохор унаа таган хоёр ижил сүрэг дархан хол азрахтайгаа үзэсгэлэнт ногоон хүндийдөө идээшлэн. За хүүгийн нэр хэн блэ? Эрхэд. Эрэгтэй бичиж байгаа бичгийг харъя да. Ямар мундаг ингээ монголоор. Оо ямар гоё бичдэг. За нэр нь юм блэ? Цагаан сар шилбэн. За монгол хэлнийхэн дэвтэр нь ямар гоё бичдэг юм бэ? Ийм гоё ингээ хэлээрээ ийм сайхан сурж байна. Хүн болсон өсөлтөд хазарын баярын болов. Аль болсон буцийдэг босны баярын болов. Хүн болсон дайлмсдаг дайлны баярын болов. Мислээ. Амрэноо гэж зостдог ахын дусын баярын байна. Хөтөн үлийг үнтэй давсан хүмүүрийн баярын байна. Баярлалаа. Яа, одоо бүгдээрээ бидний шүдний хамт уншиж байна. STB баяраа. За бүгдээрээ. 1 2 3 и. За. STB баяраа. Бэлэг умар байна. За бэс боди. Заавал бэлэг бэлдээ. Ирэм бөмбөс эс ахгүй байхаа. Тоглоом өгөөж яваа. Томчууд ямар тоглоом биш. Ихэн дөрөн надад илүү юм алга. Сурсан шүрхээ унши. Сурсан зураг мэдхийа. Вау, ямар мундаг юм бэ? Яста мундаг. Тэгтээ байна. Одоо
уртаар анги болж байгаа. Хэдэн настай энэ нөхөө? Би одоо 10 нас болж байгаа. Аа за. Монгол хэл хизээнээс сурч эхэлсэн бэ? Сургууль амраа 1 сард эхэлсэн. Аа за. Монгол хэл сурах ямар байна? Амар гойсон бас тэгтээ монгол хэл сурч байгаа хүн байсан тэ унш чадахгүй байгаа жоохон төвхтэйсэн. Тэгтээ одоо уншаад амар гоё. Чи өдөр болгон гэрийн даалгавар хийдэг үү монгол хэлнийхаа? Аа чи хэдэн цаг давтдаг вэ? 1 цаг. 1 цаг. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлаа. Чамд цанаас үйл хөдлөлт MBC телевизийн хамт олон намуу тв зориулсан ирсэнд маш их баярлалаа. За сурагчдын амжилтыг тохиолдуулсан намуу тв-өөс хүүхдүүдтэй монгол хэлний сургалтыг явуулж байгаа. Мөн Монголоос ирээд удаагүй байгаа хүүхдүүдэд солонгос хэлний сургалтыг явуулж байгаамаа. За тэгээ энэ удаагийн манай монгол хэл соёлоо сурталчлах гэсэн. За тэгээ цаашлах юм бол монгол хэлээр дамжуулж монгол хүүхдүүдийн үн цэнийг цаашлах юм бол ажилд орох олон боломжуудыг нэмэгдүүлэх боломжтой. Монгол хэл сурталчлах, монгол хэл соёлоо сурталчлах энэхүү ажилд маань дэмжлэг үзэл хамтран ажиллаж бид нэг сурталчилж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ манай монгол хэлний сургуульд энэ оны одоо 1 сарын 8-наас эхлээд ерөөхдөө 8-7 оны хугацаанд явагдаж байгаа. Энэхүү 8-7 оны хугацаанд цагаан толгой анги болон дөрмийн гэсэн 2 ангид явагдаж байгаа. За тэгээ өнгөрсөн жил бас би энэхүү монгол хэлний одоо төслийн болоод хэрэгжүүлж явуулсан байгаа бөгөөд энэхүү 4 жил хамрагдчихсан хүүхдүүд маань энэ жил одоо дөрмийн ангид сууж байгаа. Харин цагаан толгой ангид бол анхнаас монгол хэлийг сурж байгаа хүүхдүүд байгаа. За тэгээ энэхүү цагаан толгой ангид маань бол мэдээж солонгос сургуульд явдаг монгол хүүхдүүд байгаагаас гадна Монгол руу явах гээд одоо бас бэлтгэлээ хангаж байгаа хүүхдүүдэд энэхүү сургалтыг бол нээлттэй байдлаар зарласан байгаа. Одоо ямар ч оронд очисон гадаадад амьдарч байсан байлаа гэдэг нь бол үндэс ухсаанаас бол татгалзах энийг бол үүсгэх ямар ч боломжгүй. Тийм учраас өөр хүүхдүүдтэй өв соёлоо уламжлуулах, хэлээр дамжуулж олон өөрсдийнхөө түүхийг, мөн чанарыг өглөөлөх тэрхүү одоо холбоос маань бол яхаа аргагүй бидний амин чанарыг багтааж болох монгол хэлэнд маань оршдог юм аа. Тийм учраас монгол аавууд, монгол ээжүүд маань хүүхдүүдтэй заавал монгол хэлийг зааж сургаарай гэж зөвлөмөр байна. Монгол эцэг эхчүүд маань өөрсдөө монгол хэлийг маш сайн мэддэг учраас хүүхдүүдээ тэр хэлийг мэддэг гэж боддог. Тэгтэл үгүй шүү дээ. Яг л та хүүхдийнхаа мэдж байгаа солонгос хэлийг та мэдэхгүй байгаатай адилхан таны мэдж байгаа монгол хэлийг хүүхдүүд бас мэддэггүй. Тийм учраас хүүхдүүдтэй заавал энийг шинэ хэл сурж байгаа гэжлэн бичгийн болон ярианы хэлийг мэрэгжлийн багш нараар мэрэгжлийн сургалтын төвийн тусламжтайгаар зааж сурах юм бол за ялангуяа бага наснд тийм ээ зааж сурах юм бол энэ эрдэм мэдлэг насанд туршсан тухайн хүүхдийн бас амжилт нөөц за тэгээд цаашлах юм бол хоёр улсыг холбосон Монгол солонгос хоёр улсыг холбосон хамгийн том болоо мэдлэг чадвар болж хуурах юм а гэдэг үгнээс намайг төвөөс одоо монгол хэлийг сурталчлан таниулах монгол хэлийг хүүхдүүдэд сургах ажлыг бас явуулж байгаамаа. Солонгос улсад амьдарч байгаа хүүхэд за гэр бүлүүд мөн залуучуудтай зориулсан сэтгэл зүйн үйлчилгээнүүд үзүүлж байна. Тэгээ эцэг эхчүүдийн хамгийн санаа зовдөг нэг асуудал байлаа хүүхдийг бага байхаас нь одоо хоёр хэлийг зэрэг эзэмшүүлэх нь тухайн хүүхдийг одоо магадгүй нэг айлнчгүй болохчгүй тэгээд айгаад байдаг. Үгүй ер огтонгоосоо тийм биш. Хүүхдийн тарих гэдэг бол хэдий хэмжээгээр насанд хүрчтэй адилхан байдаг ч гэсэн дандаа шив шин эд эсүүд байдаг учраас таны юу хэлсэн, юу заасан, юу үзүүлсэн тэр болгоныг хамгийн хурднаар хүлээж авч шингээж хамгийн одоо юу гэдгийг боддоор маш хурдан сурах боломжтой бүр эсэргээрээ бүр насанд хүрсэн одоо сургуульд орсон биш одоо сургуулийн өмнөх наснда 5 наснаас ялангуяа 4 наснаас хүүхдүүдэд хоёр дахь хичээлийг зааж сурах нь бол илүү одоо оновчтой юм а хурдан сурдаг юм а гэдгийг шинжлэх ухааны судлаач нар хэлж байгаа учраас хүүхдүүдэд хоёр хэл заагаад одоо хоёр хэл заагаад хүүхдүүдэд одоо толгойг нь эргүүлчихүүдээ тий юу альчгүй болгочихудаа гэж санаа зовхгүйгээр аль алийг нь сургаад яваарэ гэж бас эцэг эхчүүдтэй хэлмээр. Тэгээ таны хүүхдийн монгол хэл бол солонгос улсаа зөвхөн солонгос улс хэм байхгүй тийм ээ манайгаас MBC телевизээ гадны олон орнуудаас үздэг байх. Тэгэхээр монгол хэл гэдэг бол танаа хүүхдийн давуу тал болно шүү. Яагаад тэгэхээр их хэлээр монгол хүн бичээд монголоор ярьдаа гэхээр монголоор ярьж чадахгүй байх юм бол эсэргээрээ тэр хүүхдээ одоо сул тал ичгэвтер байдлыг одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүд чаддаггүйгээсээ маш их хичдэг өөртөө итгэлгүй болдог тийм ээ. Тийм учраас монгол хэл гэдэг
тэр хүчийг нэмж өгөх юм бол та бүхэн хүүхдүүд илүү хөөртэй, ихтгэлтэй, эх орноороо бахархсан. За тэгээд цаашлах юм бол эх орондоо очиад өвөө эмээ дээр очиж залгах шүү дээ. Хамаатан сад нууцтайгаа уулзсан. За Монголоо шинэ найз нөхөртэй болмоор байдаг. Тэгээд ихтэл монгол хэлгүйгээс бол болж чаддгүй шүү дээ. Тэгтэл энэчнээс та бүхэн солонгос хэлийг солонгос байхад нь сургаад хүүхдүүдэд бэлдээд очих юм бол хэлмэрчгүйгээр Монгол орондоо сайхан аялж амарч ахтан нартайгаа уулзсан мэдлж залгаад ирнэ шүү дээ. Тийм учраас монгол хэл гэдэг бол яахын аргагүй бидний өдөр тутмын одоо амьдралд манд үдээгүй цаашлах юм бол танаа хүүхдийн ирээдүйн амьдралд ажилд орохт нь хүртэл тийм ээ хэдэг хэл мэддэг гэдэг асуултанд 2 ба түүнээс дээш гэсэн хариулт байна гэж боддог гайхамшигтай биш гэж юу. Тийм учраас монгол хэл бол бидний өв уламжлал, үнэт зүйл, холбоос мөн танаа хүүхдийн, таны хүүхдийн, бидний хүүхдийн одоо давуу тал тийм ээ хоёр одоо далавчин болж өгч илүү одоо өөрөөр өнгөрөх бахархах тэр одоо хүч нь болно шүү гэдгийг бас хэлмээрээ. Тийм учраас та бүхэн маань хүүхдүүдтэйгээ оройд заавал хичээлийн давтуулж хамтдаа ном уншиж хамтдаа тэдэнтэй тоглохоорой гэж хүсмээрээ. За тэгээд танд аз жаргал хүсье.